За нэгэн сонирхолтой сайхан мэдээг дуулгая. Perlevan аккаунтаа Facebook хэрэглэгчийн нэгэн пост маш их сонирхол татлаа. Ирэх мегмар гарагт үе 11-р сарын 29-ний оройн 20 цаг 50 минутаас Францын телевизийн F2 сувгаар Монгол малчин айлын тухай маш сонирхолтой нэвтрүүлэг гаргахад бэлэн болсон тухай мэдээлжээ. Дорногов аймгийн Тэмээчин Нямсрынгийн жүжигчин Мелани Доути очиж хас 30-ийн хүйтэнд говийн айлд амьдрал үйлстэй танилцж буй тухай сурвалжлах юм байна. Нэвтрүүлгийн хөтлөгч Фредерик Лопесийн хувьд Монголд 3 дахь ирж байгаа нь энэ бөгөөд анх 2007 онд жүжигчин Бруно Сологийн хамтаар Үүрхангай аймаг, 2010 онд Виржиниа Эфирагийн хамтаар хөвсглийн цаатнууд дээр очиж нэвтрүүлэг хийж байсан аж. Хөвсгөл аймагт очиж хийсэн тэрхүү нэвтрүүлгийг 8 сая 200 мянга гаруй хүн үзэж рекорд тогтоож байсан гин. За мөн энэхүү мэдээг санал болгосон Facebook-ч Perlevan энэхүү нэвтрүүлгийг хуулж Facebook-т оруулнаа хэмээн амласан байна. Гадаадын телевизийн Монголд ирэхээр хогшороо өвчин зовлон тэмнэл хүүхдүүд аригчин дампуучуудын зургийг авч явдаг бол Фредерик Лопесийн энэхүү нэвтрүүлэг өөр өнцгөөс үзүүлдэг бололтой. За ингээд дэлхийгээр таран сууж элэг нэгт монголчууд нь эх 29-ний орой Францын телевизийн F2 сувгийг сонгож их говийн Тэмээчин Нямсрынгийн талаар гадаадын хэрхэн зургалсан талаар үзэж сонирхоор мөн тус шоуг үзэх боломжгүй хүмүүстэй бичлэгийг нь хуваалцаарай. Сайхан мэдээлэл хүргэсэн Perlevan баярлалаа.